Амар байна уу? Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. За би хүчрхэг Монгол хөдөлгөөний бараа байна. Тэгээ өнөөдөр би та бүхэнд маш сонирхолтой бөгөөд Монголын ёс уламжлал, зан заншилт, гүн гүнзгий утга агуулга бүхий андгаар буй за буюу Монголын за андгаар буй за хэмээх энэхүү хэллэгийг би та бүхэнд тайлбарлан хүргэх болно. Хамгийн эхлээд хэрвээ та бэлгүү номч Бямбын Ринчингийн Монголын за андгаар буй за хэмээх номыг уншиж байсан бол 7 дугаар бүлэгдэр залуу дүүнертэй хандан бас энэхүү бас өгүүллийг тухайд бичиж байсан. Тэгэхээр энэ хэсгээс би та бүхэнд хамгийн эхлээд дурдъя гэж бодож байна. Монгол за андгаар буй за гэдгийг эрдэс дээдсийнхээ адил нарийн чанд журамлан баримталж өөрөө өөртөө юм сурыг, юм хий гэж зорьсон бол тэр нь бас л өнөөл цагийн заа мөн тул андгаар буй заа гэж өрөөл хүндж заа гэсэн өөртөж тгий гэсэн нь заа гэдэгт багтах тул заавал биелүүлэн гүйцэтгэх ёстой гэдгийг бодож явахыг эрхэмлэн дээдлэх нь эрдэс дээдсээс минь уламжлан ирсэн сайхан ёс мөн. Энэ тухайд ах нь хэлдэг түн сонсдог гэгчийн ёсонд ч нийцсэн өнөөдөр дүү байсан та нас хожим нэгэн цагт өөрсдөө их болохдоо дүү хүндээ сайн сайхан уламжлалаа хэлэн сургах цаг нэгэнд хүрэлцэн эрхийг бодох хэрэгтэй гэсэн юм. Залуучуудын үнэн сонин 1968 4 сарын 26 дугаар номер 48 гэсэн байна. За тэгээ энэ дээр бол Бямбын Ринчингийн бүтэн нийтлэлийг хэрвээ та уншихыг хүсвэл за Android Today гэдэг энэхүү бас сайтаар ороод та бүхэн унших боломжтой байгаа шүү. Ингээд би та бүхэнд андгаа буй за буюу Монголын энэхүү уламжлалт, хэл, соёл ямар чухал болохыг 3 жишээгээр би та бүхэнд үргэлжлүүлэн тайлбарлаж өгье л доо. Хамгийн нэгдүгüрт Чингис хаан ба Боорчийн андгаа байна. За хэрвээ та санаж байгаа бол Монголын нус товчоон дээр Чингис хаан 8 шарга морой улгаад алдсны дараа за Нахуу баяны хүү Боорчтой танилцдаг байгаа. За тэр хоёр хоорондоо андалцаж андгаа өргөдөг байгаа. За энэ түүх бол Монголын андгаа гэдэг ойлголтын амьд жишээ. Тэмүүжин Боорч хоёр залуу эдэр насндаа уулын бэлд адууга хариулж явахдаа эвлэлдвэл уулыг давна, эвдэрвэл өвсөн ч бүдэрнэ. Итгэл бол нурууны яс, андгаа бол цээжний зүрхшүү хэмээн бие биедээ тангараа өргөсөн. Андгаа буй за хэмээн баталсан байдаг. За энэ тангар нь тэдний насан туршийн нөхөрлөлийн үндэс болж Боорч Чингис хааны хамгийн итгэлт түшмэл болсон. За Боорчийн хэрвээ та бүд нэгэн үгийг санавал уулыг өндөр гэж бүү эмээ, давыг гэвэл давнаа, усыг өргөн гэж бүү, татлыг гэвэл татлана гэж. За энэ бол маш чухал ойлголт байгаа. Хин нэгэнд андгаа тангарах өргөсөн бол үүнээсээ няцаж үл болно. Та өөртөө бас андгаа тангарах өргөсөн бол үүнээсээ няцаж үл болно. За энэхүү андгаа тангарахаасаа бас няцсан бас нэгэн баатрын томгийг би та бүхэнд уншиж өгье л доо. Эрт цагт алагтай хэмээх баатар хошуу нутгийнхаа хөвгүүдтэй эцэс төгсгөлгүй андгаа тавьж хамтран тэмцэхээ амлжээ. Гэвч хожим дайсанд уруу татагдаж андгаагаа зөрчин урвсан байна. Түүнийг баривчлан шүүж дараах үг хэлсэн гэдэг. Андгаа эвдсэн хүн биш. Ам дамжсан үг уул дамжиж сонсдно. Тангаргаа уландаа гიშгсэн нь тамдаа хүртэл шанална гэсэн. За үүний дараа алагтайгийн нэр алаг урвагч буюу муу нэртэй болж Монгол домогт итгэл алдсан хүний тод жишээ болон үлдсэн ийм домог байдаг бахнэ. Бас нэгэн түүхийг би та бүхэнд уншиж өгье гэж бодож байна. Эртээр үед хоёр баатар дайнд явхаар нэгэн уулын орой дээр дайнаасаа амьд эргэж ирэх юм бол эргээд энэ уулан дээрээ уулзъя хэмээн андгаа өргөсөн баг. За хэдий харамсалтай ч гэсэн энэ хоёр хүн маань буцаж энэ уулан дээр амьд эргэж ирж чадаагүй. Тийм учраас энэхүү уулын нэрийг бас андгаа буй за гэж нэрлсэн байдаг юм түүхтэй. Бичлэгийг үзэн суугаа та бүдэд зориулсан өөртөө хандан бас андгаа тангараг өргөё гэж бодож байна.
Эрд зоргоо хэнцлэн бадрааж их нутагта их орондоо ичи авта эцэг хөөгдөө чин зүрхнээсээ тангаргалаа. Эцсийн амьсгал хүртлээ үнэн ч явъя. Андгаа буйзаа аниргүй шүндж үнний гэрэл асаая. Алдаж болохгүй итгэл, гундааж болохгүй нэр эцэг өвгүүдийн хүн хүслийг гүйцэлдүүлье. Хамаг бие минь газрын хөрсөнд орсон ч харж салхинд ч итгэл нугарах ёсгүй. Хан уулын ингэрт шивнэг салхи мэт хоосон үг биш. Андгаа буйзаа хэмээн өгүүлвэ. Өргөсөн тангарахта урваагүй явъя. Өдөр шөнө хоёрч ялгаагүй шудраг бай. Өчүүхэн сэтгэлд урвж сүүдэрт хорогдолгүй. Өргөсөн ам тангарахта үнэнч байя. Сатаарл шунлын салхи сөрөөд сэтгэлээ барьж замаа тэгшлэн алхна. Сүүдэрт бус гэрэлд тангараг өргөсөн учраас сүр хүчний өмнөөс ухрах зам үгүй. Үгэндээ үнэн, үйлдэлдээ тууштай, үүрийн од шиг мэлтих цэвэр сэтгэлтэй үзэл бодол нутаг усыг гундаахгүй андгаа үндэснийхээ нэрийг өндийлгөх тангараг. Эзэн тэнгэр сонстоо энэ үгийг минь эцэг өвгдийн ариун судар тэмдэглэгдвэ. Энэхэн бие минь ундрах цаг ирсэн ч андгаа буйзаа гэх үг минь мөнхөрж үлднэ. Андгаар буйзаа хэмэх энэхүү утга санааг та өөрийнхөө зүрхэнд оюун санаанд сийлж тэгээд Монгол үндэснээ бадрааж Монгол үндэснийхээ төлөө ань насаа үл хайрлан тэмцэж амьдрч чаддаг ийм гайхалтай ирчүүд болон хөгжин дэвшцгээе хэмээн та бүгдийнхээ өмнө уриалж байна. Тэгээд андгаар буйзаа гэдэг үгнээсээ эцээч битгий яцаараа энэ үртэл бичлэгийг мань үзсэн та бүдтэй баярлалаа. Таны үндэсний эв нэгдэл бидэнд хэрэгтэй байна. Та манай энэхүү өчгөө Монгол хөтөлбөрийг дагаж лайк болон subscribe хийж community-г мань та дэмжээрэй гэж би та бүдэд дахин хэлмээр байна. Тэгээд зоригтой байгаараа, тууштай байгаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.